Улаанбаатар хотод тулгамдсан томоохон асуудал болох агаарын бохирдол авто замын төвжирэл зэргийг бууруулах, иргэдэг ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс гэр орооллыг дахин төлөвлөх, иргэдийг тоглох орон сууцаар хангах ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн онд эхэлсэн энэ ажил үргэлжлээд явах бөгөөд дахин төлөвлөлтөд оролцох хүсэлтэй гадны хөрөнгө оруулагчид болон барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд саналаа ирүүлж байна. Өнөөдөр бүгд найрамдах Хятадаар улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга ив ангуг тэргүүтэй төлөөлөгчид нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргатай уулзаж Улаанбаатар хотын гэр орооллын дахин төлөвлөлтөд оролцох хүсэлтэй байгааг илэрхийллээ. Тэд богино хугацаанд хямд өртгөөр чанартай орон сууц барих санал тавьсан бөгөөд барилгын технологийн үйлдвэрээ Монголд нэвтрүүлж дахин төлөвлөлтөд оролцох. Ингэхдээ дахин төлөвлөлтөд оролцох эрх аваад байгаа цаг компанитай хамтран орон сууц барих хөрөнгө оруулалт хийх саналтай байгаа илэрхийлсэн юм. Хотын зүгээс тэдний тавьсан саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хамгийн гол нь иргэдэд ашигтай төлөвлөлтийн саналыг тавьж богино хугацаанд чанартай орон сууц барихыг хүссэн юм. Мэдээлэл хүрэлцээрч өнөө улмаар бэлтгэлээ. 结合着两国之间达成的协议，有在我们国家进出口